За тэгэхээр би энэ машаа механизмын онл гэсэн одоо хичээлийн талаар энэ юу судалдгийг гэдэг талаар яриа тий. За тэгэхээр энэ бүх төрлийг одоо инженерүүдэд тэр дотор одоо механик инженерүүдийн одоо судалдаг энэ техникийн механик гэсэн нэрийн дор судалдаг 4 хичээл байгаа. За энэ хичээл бол ихтэй онлын механикийн хичээл гэж байна. А дараа нь материалын эсэргүүцлийн хичээл гэж байна. А дараа нь машаа механизм онлын хичээл байна. А дараа нь машааны эдэг гэсэн одоо 4 хичээлийг нийлүүлээд яг техникийн механик гэсэн нэрийн дор судална л да. За тэгэхээр машаа механизм онл бол одоо машаа ба механизмын одоо бүтэц кинематик шинжилгээ, динамик шинжилгээг бол одоо судалдаг ийм шин тухай юм аа. За тэгэхээр машааны бүтэц гэдэг чинь юу юм бэ гэж. Тэгэхээр одоо бүтэц гэдэг бол хамгийн жижиг нь бол одоо эдэг байна. Эдэг жишээлбэл одоо дахиргал шатууны механизм аа гэж бодоход дахиргал шатууны механизм бол үндсэндээ юу штэ. Хэдэн одоо мөчөөс огтхоо жишээлбэл дахиргал шатууны механизм аа гэдэг. За гэдэг нэг дахиргал шатууны механизм аа гэж. За тэгэхээр энэ бол ийм болчихтой. Энэ бол тэгээд толгоорууд байл. За энд одоо бид одоо хөтлөх бүч дахиргал гэж ярьдаг. За тэгээд бол загтгаа хөдөлгөөртэйг холбогдоод иргэдэг. Энэ бол шатуу. Тэгээд бол энэ гүүгч ползууд гэж ярьдаг. Тэгээд чиглүүлэгчтэй хүрээгээд гүүгөөд явдаг юм байна л да. За тэгэхээр энэ жишээлбэл энэ шатуу гэдэг нь шатуу ч бол машины төрлүүдээс хамаарат том баг янз янз байна л да. Гэхдээ шатууны одоо онцлог нь юу юм бэ гэхээр нэг талын үзүүр бол эрэх хөдөлгөөн хийж байгаа мөчтэй холбогддог. А нөгөөх нь бол ийм боцох тавших хөдөлгөөн хийж байгаа мөчтэй холбогддог ийм зүйл байх. За тэгэхээр энэ жишээлбэл одоо ингээд шатуу гэхэд бол эдэг баггүй хамгийн одоо жижигхэн зүйл. Одоо энд бол ингээд энэ үзэг бодохтой үзэгч бол энэ эдэг энэ гисэх нь одоо нэг эдэг гэж бодгийг ингээд аваад яг хоёр эдэгээс тогтчих гэсэн болох юм шүү дээ. За тэгээд энэ эдэг маань одоо нэг юм одоо хэд эдэг нийтэд одоо мөч гэдэг ирж байгаа. Жишээлбэл энэ бол 3 мөчтэй механизм байх шүү. Нэгдүгээр мөчөд, хоёрдугаар мөчөд энэ бол 3. За яг энэ эдийг дойл гэж ярьдаг юм л үндсэндээ үйл хөдлөх мөчтэй 4 мөчтэй болж ирсэн байна шүү дээ. За ингээд 4. За ингээд мөчүүд бол хоорондоо ийм холбогдсон холбоо байгаа. За энэ холбоог бол кинематикос гэж жишээлбэл энэ хоёр холбогдож байгаа энэ бол кинематикос, энэ кинематикос, энэ кинематикос энэ бас байх л шүү дээ. Хоёр хооронд холбогдож байгаа гэдэг. Өөрөөр хэлбэл чинь энэ бол юу гэсэн үг вэ? Давших хөдөлгөөн хийж байгаа үеэ бас эдгээр бүгдээр эргэх юм байх нь. За тэгэхээр энэ кинематикосыг бол дотор бас хоёр хуваах юм аа. Жишээлбэл талбайгаар харьцчих юм бол нийлэх бас талбайгаар биш одоо цэг юм уу шулуунаар харьцчих юм бол энэ бол одоо яах вэ? Хүрэлцэх осоо гэдэг. За жишээлбэл ийм юу дээгүр ингээд бавтхад ирвэт бомбог эргүүлээ та. Тэгэхэд энэ бол юугаар харьцах бол цэгээр харьцсан шүү дээ. За тэгээ ийм осыг бол яах вэ? Энийг бол одоо хүрэлцэх осоо, энэ бүгдийг бол нийлэх осоо гэж ярих нь байна. Энэ бол үндсэндээ энийг эргэх ос, энийг эргэх ос, энийг эргэх ос, энийг гулсах ос гэдэг. Энэ бүгдээр талбайгаар харьцах учраас эдгээр бол нийлэх ос, энэ бол хүрэлцэх ос. Жишээлбэл хоёр араа харьцсан юм байна. Араа гэдэг. Хоёр араа гэж шүд. За тэгэхээр энэ бол ингээд хоёр араа байна. За тэгэхээр энэ ч бол үндсэндээ нэг иймэрхүү маягийн харьцалт болж байгаа бол дооч. За ингээд шүд. За тэгэхээр энэ ч нэг ийм шулуунаар харьцаж байгаа. Тэгэхээр энэ хоёр нь бол хүрэлцэх ос. Энэ шулуун хоёр хүрэлцэх ос. Энэ бол нийлэх ос. За тэгэхээр энэ аль болохоор тийм нийлэх остой байхыг боддог юм байхгүй юу? За ингээд
энэ бядус ярьлаа шүү дээ. Эд анги гээд дараа нь бол мөч гээд за ингээд мөч байд ингээд хоёр мөч хоорондоо ингээд жишээл холбогдоо байж ах. Жишээл нэг мөч байд энэ үетэйг холбогдоод. За тэгэхээр энийг бол кинематик одоо хэлхээ. Жишээлбэл ингээд энэ сойж болно л да. Кинемат хэлхээ. Нэг ярих юм байна. Тэгэхээр кинемат хэлхээ бол одоо үл хөдлөх мөчтэй холбогдоогүй байгаа юм зүйл. Жишээ нь бол хоёр янзыг хэлэхэд жишээлбэл энэ бол бас л одоо кинемат хэлхээ. Энэ бол бас л кинемат хэлхээ гэсэн үг шүү. Ингээд энэ. Ядус тэрүүд 1 2 за энд бол 1 2 3 за энд ядтай 2 3 гэт. Чи 3 янз хэлхээ байх нь шүү дээ. За тэгэхээр энэ кинемат хэлхээгээ бид үл хөдлөх мөчтэй гээд холбоод тэгээд тэр тодорхой мөчийн хөдөлгөөнөөр бус мөчүүдийн хөдөлгөөнүүдийг тодорхойлох юм энэ бол механизм болж байгаа. За жишээлбэл ингээд эд бяд үл хөдлөх мөч залгаад эд үл хөдлөх мөч залгаад ингээд энэ нэг гэсэн мөчийг эргүүлэхэд энэ бол наацаа шахаг явна шүү дээ гэж ийм хөдөлгөөн хэд. Тэгэхээр энэ бол тодорхой байна. За тэгэхээр энэ бол механизм гэдэг. Механизм бол юу юм бол та энэ ерөөсөө хөдөлгөөний одоо хэмжээг өөрчлөх эсвэл хөдөлгөөний хэлбэрийг өөрчлөхөд зориулагдсан ийм зүйл байд механизм юм шүү дээ. Тэгэхээр бүх одоо машин агрегат машин нууд бол одоо ийм механизм боцослогддог юм байх. За жишээлбэл одоо энэ манай бид ингээд яг энийг эргүүлээд одоо энэнийхээ доотлол жишээлбэл энэ одоо улс юундаа бол ингээд юу яачих юм бол та ингээ хотго эхэлчихэ. Тэгээд мод дээгүүр ингээд явах чигээд жишээлбэл харуулын башаа маягтай ингээд энэ иргэдэг ингээд юм харуулдаад байдаг шишээд. За эсвэл эсрэгээр одоо гэр би одоо энд одоо ингээд уур ингээд өгөхөд энэ бол уурыг одоо даралтай болмоос болоод ийшээ шахагдаад за тэгээд энэ шахагдахад бол энэ ингээд эргэж явна. Тэгэхээр тийм тохиолдолд бол энэ бол хөтлөх мөч энэ бол хөтлөгдөх мөч болоо явах нь шүү дээ. Энэ хоёр бол завсрын мөч. Иймэрхүү багт. Тэгэхээр энэ хөтлөх мөч гэдэг нь бол цахилгаан хөдөлгөөртэй холбогдож байгаа. Тухайн одоо механизмд бол механизм бүх мөчүүдийг одоо хөдлөх зориулагдсан юм мөч байх. За ийм маягтай юм бол яг мөчцийн шилгээ гэдэг дээр ирэхэд үзэлтэй. Тэгэхээр хэрвээ энэ бод механизм бод тодорхой ажлыг хийж бол энэ байна машаа бол машаа гэж хэлэх. Машаалаа гэж дээ. За тэгэхээр ажлыг хийнэ гэдэг чи өгсөн өгөхөр жишээлбэл одоо ингээд бид зөв ийм механизм байх би тэр одоо хэллээ шүү дээ. Эндээ бол өөр юм нэмээд ингээд юм харуулдаад ингээд эхлэх юм бол харуулын машаач гэдэг юм ингээд иймэрхүү байх. За тэгэхээр энэ машаа бодвол нэг биш одоо хэд хэдэг юм механизм бас тогтох нь байна. Нийлж. За тэгэхээр олон одоо механизмаас тогтож байгаа энэ тохиолдолд бол машаа агрегатаа гэдэг дэрлэх. За тэгэхээр бүтцийн шилжгээ гэдэг дээр бол одоо энэ машаа произволыг одоо энэ бүтцийн шилжгээ гэдэг дээр бол тодорхой хүчийг хөдөлгөөний үед нөгөө бүчүүд одоо яаж хөдөлж яах вэ гэдэг. За тэр хүчнийх нь энэ хордтой холбоотойгоор нөгөө бүчүүдийнх нь одоо хөдөлгөөний хурдтал ямар хуу байна вэ? Ямар хуу янзын одоо тарихтаар зурх нь вэ? Энэ бүхний чинь одоо судалж байгаа нь тэр кинемат шилжгээ гэдэг дээр бид үзэх юм бол да. За жишээлбэл энд би нэг өөр механизм аваад зураатгая. За тэгэхээр ингэж зурж байгааг бол кинемат хэсэг байх гэж ярих. Механизм кинемат хэсэг. За энэ одоо яг харуулын башаач бол иймэрхүү маягтай байдаг л да гэж. Ингээд энэ бол омега 1 0 за 0 гэдэг юм А гэсэн байна л да. А В С за ингээд Д за ингээд Е гэдэг. За яг 0 гэдэг. За иймэрхүү маягтай. Тэгэхээр энэ бол одоо тэр энэ механизмд бол 1 2 3 мөчтэй механизм. За яг хөлгөд мөчтэй 4 мөчтэй болж байна л да. За энд бол юу гэсэн байх вэ? 1 2 3 4 за ингээд 5
За ингээд наал гэдэг ихэд болоод ийм шүү дээ. 6 бочтой биханс болж шүү дээ. За иймэрхүү маягтайгаар ингээд цаашаа өргөжлүүлээ ингээд механизм ба янз бүрийн одоо хэлбэртэйгээр гаргаж авч болно л да. За тэгээд энэ механизмынхаа энэ хөдөлгөөнийг жишээлбэл одоо энэ ингээд ирэхэд болоод энэ маань ямар хурдтай ингээд цаашаа хөдөх нь вэ? За энэ маань ямар хурдтайгаар ингэж гаргах нь вэ? За энэ хялбаалт асуудлаар байгаа цагуудыг хурдхад яаж байх вэ? За энэ үгдийг бол энэ механизмын кинематик шинжилгээ гэдэг дээр судалж байгаа. Кинематик шинжилгээ. За дараа нь одоо энэ кинематик шинжилгээ дээр бол хөдөлгөөний одоо хурд хурдхлыг мөчүүдийн одоо хөдөлгөөний хурд хурдхлыг мөчүүдийн кинематик асуудал гэсэн үгтэй хурд хурдхлыг судалдаг болоод тухайн одоо механизмд үйлчилж байгаа хүчийг одоо хамт оролцуулаад ингээд судлахын судалгааг бол одоо үндсэндээ хүчний шинжилгээ, динамик шинжилгээ гэсэн нэрийн дор явдаг ийм хэсэгтэй бол да. Тэгэхээр ингээд ийм 3 хэсгээс бол маш механизм бол ингээд бүтэж байгаа. Нэгдүгээр бол механизмын бүтцийн шинжилгээ, хоёрдугаарт бол кинематик шинжилгээ, гуравдугаарт бол динамик шинжилгээ. Динамик шинжилгээ бол тэр бид ихтэй ингээд яхад хүчний шинжилгээ, дараа нь динамик гэхээр арай нэлээд тийм нийлбэл баяхтай болж ирээд л дээ механизмууд. Яг нь эндээ ч гэсэн бас адилхан шүү дээ динамик шинжилгээ. Энэ одоо дахир голог эргэж яхад энэ юун дээр ямар хүн хүч очиж байна вэ? Гэсэн энэ одоо зурх юм чигтам. За ийм баягаар одоо ашаам хасаа олон хичээл маань явдаг юм ястай. Тэгээд яг би одоо энэ механизмуудаас гадна механизм бол олон төрөл шүү дээ. Жишээлбэл одоо ингээд нэг ийм механизм байх юм. За энэ бол одоо энэ лодрог нэгдүгээр мөч энэ одоо хоёрдугаар мөч энэ одоо гуравдугаар мөч за ингээд 0 гэдэг энэ. За энэ бас 4 мөчтэй. За тэгэхээр энэ бол яаж ирэх вэ? Энд одоо эргэлттэй холбоотойгоор энэ одоо 3 дугаар мөч бол дээш доошоо явах юм учиртай байна шүү дээ. За тэгэхээр энэ дээш доошоо явах одоо тийм өгцөг хөдөлгөөний гаргаж авахдаа энэ лодрогынхаа одоо хэлбэрийг тогтоодог гэсэн. За тэгэхээр лодрогын хэлбэрийг одоо тогтоохын тулд бол энэ кинематик шинжилгээнээс үзлээд за ингээд лодрогын хэлбэр маань ямар хөнцтэй байх вэ гэд ингээд гаргаж ирдэг ийм учиртай байгаа бол та. За ингээд энэ бид ашаа механизм гэдэг юм дээр яг ингээд дэлгэрүүлээд ярил зөндөө ярил л да. Лодрогт механизм энэ дахиргаар шатуулын механизм буюу энэ гүшүүрхт механизм гэсэн нэрийн дор явдаг юм л эдгээр гүшүүрхт механизм. За дараа нь хамгийн одоо өргөн хэрэглэж байгаа механизм бол энэ араан дамжуулахтай холбоотой. Тэгээ араад механизм гэж ярихаас гадна араан дамжуулах гэж ярьдаг л да. За араа гэхтэл одоо жишээлбэл өөрийнхөө шүднийхээ хэлбэрээс гулаад жишээлбэл энэ хажуу тал нь эвлэмэд гадаргуутай гэж байж болно. За үүнээс гадна энэ чинь дотор талдаа шүдтэй, гад талдаа шүдтэй гэдэг ингээд дэлгэрүүлж явдаг юм бол байгаа юм л да. Тэгэхээр энэ бүгдийг энэ машин механизм болгосон хичээлээр оюутнууд одоо заадаг. Оюутнууд бол энэ хичээлийг үзснийхээ дараагаар одоо шинэ бүтээл гаргах, шинэ механизм зохион бүтээх ийм одоо чадвар сурдаг. Одоо би одоо энэ хичээлийг олон жил зааж байсан. Тэгээ заахт бол миний одоо шавьдраас одоо улсын төв шилдэг зохион бүтээгчд одоо 20 төгөг бол тэр цаасаа байдаг шүү дээ. За тэгэл иймэрхүү юм одоо башаапрын олдын хувьд бол би зүгээр ингээд эхнээ нэг хэсэг гэдэг ингээд та бүхэнд ойлгуулахаар одоо ерөнхий зүйлийг ингээд хэллээ гэдэг баярлалаа.